Сонсогчдаа өдрийн цагаа уучгаад төрч чулуу ажилласаа хүнд ирэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самбацхан өрхөмд сонсогчдоо та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио сонсогч та бүхэндээ ажлын 5 өдрийн даваа лавг баасан гаригүрийн их үдийн 14 цагаас цай уух зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Бид энэхүү нэвтрүүлгээрээ зохиолч Сэрчин Увагтай үүр цайхын их хүн бодит амьдралаас сэтгүүлсэн хайрын дуучийг зурлаар та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа. Ингээд зохиолынхаа үргэлжлэлийг та бүхэн яг одоо хүлээн шууд эфирээс сонсноо. Зохиолч Сэрчин Увагтай үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас сэтгүүлсэн хайрын дууч. 67 дугаар хэсэг. Аав намуухан түүхийг ярьж байтал ирсэн зочин гинэд тасалдан хөрхөрснаа гинэд хүндийн босож ирээд. Ой, эцгүй илсэн зүйлд явж байна гэж зөвтлээд ам учиргүй цангасаар сэрчглээ. Ингээд улаан нүтлэн инээлээ. Түүнийг сэрэх гэж бүг мэдсэн манаа хоёр яриагаа зогсоосон байх тул гал дээр суугаад өмчийг саялхар бололтой. Гүсэн мэнүү та гэсэр мэд мэдлээ. Залуу хэрийг мэдээд дуусгаад аав нь чимээ гүхэн урдах судраа дөнгнүүлэн уншиж байснаа хоош бүрэн тэглэн ороож тавиад. За та ил нутгаас хаа зорж явна. Аян замда их ядарв. Манай нутаг хад чулуу ихтэйч зам сайтай газар байгаа юм. Морчин хөлс нь хатсан бах. Би гараад шөдөрлөөд түр идүүлчихье. Гэхдээ гээчин хэрэггүй ах минь юу гэсэн үг вэ? Би босож бие хөнгөлөнгөө өөрөө идүүлчихье. Ерөнч тэгсгээд морио сайн идүүлж амрааж аваад мордмаах гэсээр гарлаа. Тэр хоёрын яриаг сонсож суусан охин нь аавыгаа энэ хүнийг огт таньдаггүйг сая л ойлгож. Энэ хүнийг огт танихгүй байж эрхийг нь мэднэ гэдэг бас өөр зүйл байдаг л баг. Хөрхийдөө муу аавыгаа заримдаа арай л дэндүүлж бодоод байх юм. Над шиг 4-р ангийн боловсралтай хүн насаараа ном судар шагаалсан хүнийг яаж гүйцэх вүлээ? Үүнээс хойш ам хамраа татж явахгүй бол горьгүй нэ гэх мэдчлэн бэр бодож суулаа. Гадаа дахин нэг хүн ирж байгаа бололтой морийн хөлний чимээ гарч тэдний нохоо ганц 2 хуцангаа чимээг боллоо. Аав нь "За өглөөрт ямар хүн явж байдаг вэ хөө? Аав нь гарч хараад ирэх хөө" хэмээсээр өөдрөө зүтгэлээ. Эхэл таньдаг хүн бололтой дуу гархан цаанаал нэг содон ойр дуу хоолой болоод явчихлаа.
Гадаа сайн муу болцгоон байснаа удалгүй дүнгэр дангар ярилцсаар орж ирэхээс нь өмнө хуучин хадан болохыг ойртон ирсэн чимээгээр нь таниад нуруу нь хүү дөргөх шиг гэрийн сэтгэл өмөрлөө. Харамж далдаг гэж олон далдарсан ч тэрнэрээ юм чиний тоодоггүй хачин хүн агаад бүдүүн бор авгаан хажууд басч гэж хүн чанартай хөөх юм уу бэрдэ хаяада нууцаар ганц хоёр хаврыг ганцуулан байж өгдөг байсныг нь эс тооцвол басч гэж тун хатуухан санагддаг байж. Домчир юу ч болоогүй юм шиг малхуу ярин хуучин худтайгаа хөөрөлдсөөр гэр орж ирэхэд хуучин бэр нь хадам автагаа очиж золгоод амар мэндийг нь асуулаа. Бэрийгээ ийм ёс жудагтай хүн гэдгийг хадам нь мэдэх бөгөөд хөөж явуулсандаа тунчиг гимссэн байртай орж ирснээс хойш дуун цааш ороод ганц хоёр үг арай ядан хилд суух нь өвөрдмөр чим шиг. Цайгаа хид хідэн удаа шорт хийтэл халуунаар нь шахуус орчхоод тисгээ бай бололтоо газар тавиад. За би таныг авахар гэрлээ те. Манай хүн өнгөрсөн шөнө би энэ муудаад бүглэрчих шахлаа. Домч гайхсан байртай урдаас нь хараад гүй анагаах ухаан гэж нэг сайхан юм байхад сумын төв рүү дуудлага өгсөн дээр баха. Би чи юугаа мэдхвүлээ хэмээн хойс суухад нөгөөх нь нэлээд махруу янзтай та өршөөж хайрлаа. Охиныг та нааш чааш аваад бэр болгож нэг буцааж нэг үдсэн түн бидний буруу. Тэр болгоныг та бодлоогүй нинжин сэтгэлээр тусалж үзээч. Сумын төв рүү дуудлага өгсөн чинь бүр хол явсан сорог доолтно. Нөгөөдрөөс наашгүй болол та. Хүлээвэл мө боравга минь амьсгал хураах гээд багтраад болдоггүй. Гэхийг сонсоод аав нь гинэт уурлаж. Та бидхий өнгөрсөн юм ярьж сэтгэл сэтрээгээд бай. Охиныг минь наас чааш явуулж сэтгэл санаагаар тоогосон нь үнэн ч гэсэн. Энэ хэрэгт миний охин ямар ч хамаагүй. Түүнээс болж би явахгүй гээд байгаа юм ердөө биш. Зүгээр л бодит байдлыг би хэлж өгч байна. Сүүлд нь хүн амтны толгой эргүүлжгээд шорон оронд намайг аваад явбал энэ хүүхдтэй охиныг хийн харж хандах болж байна. Түүх зүгээр. Та нар өөрсдөө л уучраавал. Би лав явахгүй шүү хэмээн хойс суугаад. Эртхэн буцаж очиод эхнэрийнхээ хажууд сахиж суусан чинь дээр баха да. Энд дэргүүтэж явхад чинь амьсгал хураачихвал хожим чи намайг буруутгах. Дандаа бусдаас буруу хайж байдаг хачин хүмүүс шүү та нар гэж хэлээд хөдлөг янзгүй болоод явчихад харамж талдгаас гарамгүй хачин зан гаргаж хоёр өвдөг дээрээ өвдөглөн суугаагаараа урд нь хид хідэн удаа мөрөгөхөд аав нь түүнийг татаж босгоод үгүй та болил доо. Мянган мөргөвч миний чадал хүрэхгүй юмыг би одоо яалтаа билээ. Үгүй ямар эвгүй юм бэ чинь. Одоо гэхэд хадам аав нь ер болох шинжгүй дахин өвдөглөх гэж оролдоход бэрн тэндээс. Аваа. Та одоо ямар эвгүй юм бэ? Одоо болил доо. Манай аав болдог бол надтай надгүй танд очиод туслах байсан баг. Болохгүй учраас л таныг өөр арга зам бодгээд байгаа юм байлгүй дээ. Таныг ингэж байхаар энэ хүүхэд айгаад байна. Ингээд хүмүүсийн дуу шуунаар сэрээд гайхсан байртай харж байгаа ач охиныг харууллаа. Өөрийнхөө хүүг нь өвчсөн юм шиг дуурайсан ач охиноо харсан харамж талдаг. Эгийг минь ахаасаа илүү аавыгаа дуурайсан хүүхэд байна шүү дээ. Гологдсон хүүхэд аавыгаа илүү дуурайдаг гэдэг юу тавн юм бэ? Айхорвоо гэж дотроо гаслан чимээгүй болон завилж суулаа. Гэрт ийм үйл явдал өрнөж байтал шүнлэрсэн гээчин морой дээшлүүлчихэл гаднаас орж ирэхэд харамж талдаг нилээд хардсан байртай тэр хүн рүү нэг харж хуучин бэрлүүгээ нэг харсаар суух нь инээдтэй. Гийчин дээл хувцаа гэрт орхиод баруун талаар зассан ороо хураагаагүй их л тугалсан байртай энэхүү зүсүүл таних залууг хуучин бэртэй нь учир хургуулсан хүн байх гэж бодохоос гол нь харалсан ч. Салж амжаагүй байж хүүг маань хураад харин нутгийн үл таних залуу гэр орондоо хонуулаад явдаг байх нэ. Гүй мөн айгүй хүүхэн шүү. Би мэдээд байсан юм аа хэмээн
Хөөрхий бэрийгэ хэл сэрэгт хардан суух нь арай л дэндүү гимээр. Бэр нь орж ирсэн хүний хүндлэн цай хоол хийж өгөөд та тийшээ суу хэмээн Монгол ёсоор хүндлэхэд харамжталдаг. Гүй нэр тийгэр нь миний дээгүр залж чааж. Мод сайн ч чиний хадам авч нь байхад. Энэ нэг өрөөс нүдтэй эмээ юунд нь ингээд урд залдаг байна. Хачин гэж хэмээн бухимдаж байтал өнөө залуу түүний хүндэлсэн байртай. Та тийшээ суу. Би энд болно. Хэмээн доод талаар нь газарт завлан суугаад бэрийн өгсөн цай хоолыг ууж идэн тоглон суулаа. Гэрийн доторх байдал нэг иймэрхүү. Домчир дотроо цаавэц энэ нөхрийг дагаад явахаас өөр аргагүй боллоо шүү. Боцох хүртлээ гийчин хэрийг яаж явахын гэртэй байлгадг юм билээ дээгөө. Сайн юмд садаа мунтахгүй гэж үнэ шүү. Гэхдээ яагаад гинэт садаа гараад ирдэг бэлээ. Бүдүүн бүр авгаа хараач зүрх нь хаагдчихгүй болол та. Хэмээн эрхээнийг татаж үзээд гартаа эргэлдүүлэн амандаа юм уншиж байхагаад түүний гартаа барьсан эрхийг хойш тавьсан бурантагтай судартай нь хамт харамжталдаг харж чадахгүй тулаа. Хоочин хот их хүнд орж байх ч нэ. Огн шмитний борон буруултаа. Ухай залэг гэж. Очиж ийм юм дээр ном эрдэм хайрлцдаг яасан шудраг бос хорвоо гэж болон цагаа оочлон цагийн байдал хүмүүсийн аашаавар яаж хуврахыг хүлээнсэн нь горьдсон маягтай сон. Жарн 8 дугаар хэсэг. Гээчин нэр шинхэн ирсэн зочныг нилээд сонцсон маягтай харж суух та. Гүй яасан хөтөн царайтай хүмбтэй юм чинь. Уг нь настай намтай л хүн шиг байх юм. Өглөө эрт явахыг бодоход тун шиг чухал ажилдаа яваамаа да. Гүй ер нь энэ айл ямар учиртай юм болов? Химэн чимээгүйхэн цайгаа уунга урд нь чанаж тавьсан махнаас ганц хоёр огтлон байхад бэрийн дотор учиргүй бачуурч. Ёстой муухай хүмүүс шүү. Яаж эдний хүүд хайртай болсон юм? Аав намайг хэрэггүй дээгээд байхад зөрсөөр байгаад эдний бэр болж явдаг. Миний л буруу шүү дээ. Одоо яа гэх вэ? Хөрхий дөө. Хичнээн муухай хааштай. Намайг зовоод өгч гисэн. Арай л туслахгүй хүүлж болохгүй юм да. Энэ мохооч хатам хийчих. Гүшар охин найз маань уг нь хүн чанартайсан. Энэ хүнд хэцүү цаг үед нь тусалж асарч дэмжиж байдаг байгаа да. Аавыг ятгаж байгаад явуулах юмсан. Арга чарга байхгүй л болов уу? Байн байл ирэхээ татаж үзээд байх юм. Нэг л юм болохгүй байх шиг байна да. Ингэж бэр бодож суулаа. Эрсэн гэжнийг эднийд байнга байдаг хүн гэж бодсон бололтой хадам аав нь өрөөсөө цэнхэр хадаг гаргаад дахин өвдөглөн суугаад. За томч та. Намайг бодоод муу авгааг нь босгоод өгөлтөө. Өд өнгөрвөл амьсгал хурааж мэдхээр байна. Гэхдээ арай ядан амьсгалаад байн хар зүү дарж зүүдлэн юм л бол домч ирсэн үү? Намайг аврах ганц хүнийг аваад ирч чадахгүй. Чамайг олон жил ханилсан гэхэд би үнэхээр гомдож байна гэж ирээд л үглээд байх юм. Үгүй яадаг вүлээ дээ. Таал тусалж хайрал химэн эцсийн арга хэрэглэн зүтгэлээ. Домч гэхийг сонссон гээчин нэрийн нүдэн томорч. Үгүй нөгөө миний хайж байсан хүн чинь энэ байсан байх шүү дээ. Зүүн духан та мингтэй өндөр дүү янхгэр хүн гэж надад анхааруулад байсныг мартчихдаг би чинь яаж болов? Бараг мордод явагдахлаа шүү. Ингээд энэ хүнийг аваад нэг тийш явах гэж байгаа болол та. Хэр холовч явах юм болоо? За. Хүлээндээ ямар ч байсан хүлээн. Ингэж дотроо бодон суух нь домчирийн амандаа залбирэн уншсан бодлын хүч биелвүү гэлтэй. Домчир гэгдэх бэрийн аав арга нь борогдов бололтой.
Хэсэг сууж байснаа хадгийг авч авдар дээр тавиад. За чи явж бай. Би араас ч очихыг бодъё. Очихгүй чадахгүй бол битгий гомдоорой. Надад энд хийх ажил их байгаа юм хэмээн аяархан хэллээ. Нэгэнтэл амийг авсан тул зөвшөөрсөн бол цаадах чинь заавал хийдэг хүн дээ гэх нутгийн түмний яриаг бодоод дахин үг хэлж сэтгэл санааг нь өөрчилж өгье гэсэн шиг халуун цайхаа тэр чигээр нь залгилчгаад бушгуухан босоод гарахаасаа өмнө ач охин руугаа дөхөж ирээд хөрхий да яасан жигдүүтэй муухай хөөхтөвтэй үгүй ийм амтныг чинь амар заяа үзүүлэхгүй байсныхаа горыг муавха минь хүртэж байна да. Харвас миний хүүгийн царайг өвдсөн юм шиг дурайсан байна шүү дээ хэмээн хэлээд дотроо юу бодсон юм. Хүүгийн минь халагдах хугацаа хортож байна. Мөдгөн аав нэрээд охин авах байлгүй те гэхийг сонссон домчир уурлаж. Та одоо юун дуураараа юм бэ? Гэ танаа хүүд энэ охиноо өгөх нь бүү хэл. Царайг нь чаруулахгүй. Одоо явж үз. Би авгаагч нь бодоод хүний ёсоор очиж туслах санаатай л байна. Чадах ч юм уу, гүү ч юм уу химэдлээ. Би ямар тааж мэддэг тарган лам биш. Тамшаалж өнөрлөдөг тарган цоохор буугч биш. Ээгэл жиргийн боргил хүн шүү дээ. Химэн чангахан хилээд авахд бэрэнж гисэн ихэд игдүүцэн дургуйцаж. Би наас цааш зөөгдөд хөөгдөд явж байдаг хүн бишээ. Одоо дахиад танаатай хатам хайрын харилцаа байхгүй аавны. Та нар замаараа, бид нар замаараа. Муу хүүгээ бодхоор одоо хүртэл гол минь харлаж бүтэн биеэс минь мах тасраад унчихсан юм шиг хэцүү байдгийг мэддэг ч болоосоо та нар химэн ширүүллээ. Эрсэнгээ чин энэ гурвын дунд ямар нэгэн урдын нандин холбоо харилцаа байна гэдгийг гадарлаад хүний урманд ганцчхан хийж дугарсангүй. Ер нь юу ч гэж дуурах билээ дээ. Нүүр өгсөн хүний элэг барьж сурсан харанч талдах хадгийг нь аваад зөвшөөрөх маяг ороход зориг орж бэрээ эргүүлж авах тухайгаа илэрхийлсэн нь ийхүү буруудаж бараг хөөхтөн холгүй гэрээс гарлаа. Гэвч араас нь бэр нь гарч ирээд аваа та хурдан яваад оч. Би аавыг араас тань яаж игээд хурдан орчуулахыг бодъё. Таны бэр байсан мөч маань сайхан байгаагүй ч хүүд чинь хайртай байж хэсэг зуурч гисэн танаа гэрийн бэр гэдэг нэрийг олон түмнээс сонсож явснаа бодоод аль болох тус тэм хүргэхийг хүсэж байна. Ингэж хэлэхдээ хазраа өгч. Дахиад тантай таарвал танихгүй хүн шиг байх ч энгийн мэдтэй устаа явах болно. Ингээд бид аав охин гэдэг харилцаа туслаа. Хатам аав минь хүүг минь сайн хүн болгож өсгөр. Би танаа хүүтэй дахиж хизээж уулзахгүй. Өөр гэргий аваад сайхан амьдрах болтугай хэмээн үнсүүлээд буцаад орчихлоо. Бэрийнхээ хүндэтгэлтэй хандсанд нь сэтгэл нь багч болтугай хөдөлсөн харамч далдаг дотроо нүгэл хураач. Гарахаас өмнө үнсүүлээд үлдэж болно да. Тэр хажуудахаар юм нь хардаад хэцүү байдаг байлгүй. Хүүгээс минь салж чамжаагүй heç хөргөн оруулчихдаг. Үгүй аваа хүүхий юм. Тал засаж байгааг нь харвал зайлтай гэдэг нь аюултай. Ингэж тэс гүнхэмгийн мөнхгаас мөнхөг зүйл бодон морой чүү хэмээн сажуулж явах нь арай л бишээ гэмээр. Харамч талдгийг гарснаас хойно охин буцан орж ирэхдээ нүүр дүүрэн нулимс цэлэл зүйлсээр орж ирэхдээ охин авч хөхүүлэн орон дээр суухдаа гинэт чангаар мэгшүүлэн уйллаа. Хүний сэтгэл гэдэг үнэхээр хэцүү, эмтэрмээр зүйл байдаг нь энэ буюу. Хүүгийнхээ үнэрийг хадам аавынхаа твэрт суудаг дээлний ингрээс үнэртэй сэтгэл нь уймарч дотор нь юр бусын их хүү салхит игдэх шиг болохтоо. Гээчин байгаагүй бол аавынхаа ингэрт наалдаад ч юм уу эсвэл гадаа гараад чангаар орилж хашгиран хүүгээ дуудаж өөлөн хайлж эмдэрсэн сэтгэлээ багчгсан нэг нэмгэлмээр байсан ч таанч болохгүй гачлалтай. Аав нөхнөө хэсэг харж сууснаа сэтгэлийг нь тайтгаруулах үг олж ядахтаа гинэт чангаар хай ингэж хэлээд гочи хүн амтан байхад усан нүдлээд яаж байгаа ч нэ. Алло гадаа гарч
Үхэр туглаасаа. Алуу охин наашаа өг химээлээ. Аавыгаа өндөр дуу огт гаргадаггүй болохоор уйлж байснаа бондгос хитлээ зочин охиноо өгчхөөл үхэр сахар сайлын ховн аваад угсхын гарлаа. Домчир ирсэн зочныг тавгүй төлсөндөө аргадсан байртай. Манай энэ нэг юмны хуучин хадам байгаа юм саяны хүн. Сайн хүмүүсээ зайлуулаа. Цаанаас ал нэг таарч тохирохгүй юм чинь болж бүтэхгүй байсаар амьдрал нь хэмтрээд унчихсан юм. Том хүн хадам дээрээ байгаа учраас ингээд хямраад байгаа бололтой. Би ч тэр зэхүүтэйгээ нэг их харж хандаж хандтаа байж байгаагүй учраас сайн мэдэхгүй ч гэлээ. Дотроо блохныхоо хажуул байлгамаар байдаг юм. Гэсэн хэдий ч гал голомт нь таалахгүй учраас яаж ч болохгүй юм да. Хэмээн учирлан хэлт суулаа. Үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин овогтой үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын тооч 2 дугаар дэвтэр. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэнтава, өгүүлэгч Хос баяр. Их Монгол радио 2021 он. Сонсогчдаа их хүн номыг бүрэн ихээр нь худалдан авч уншихыг хүсвэл 88 10 17 14 88 10 17 14 дугаард холбогдож байгаа газраа хүргүүлнэ.